Зохиолч Алтан гэрлийн амар сайхан. Зохиолыг уншсан Цэдэн сод номын зол жаргал. Солиорсон дурлал өгүүлэлэг. 9-р ангийн хөөхөн хүү над руу ширтдэг болчихлоо. Би гэдэг хүн тэгтэл 29 хүрчихсэн нөхөргүй өтөллөө гэж ээждээ өглөөлж суугаа гадаад хэлний багшин шүү дээ. Аймгийн гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга аавтай царайлагдэгжин цуутай сурлагтай хүүд 9-ийн бүүхэл 10 хэдэн бүлгийн охид бүгдээрээ дурлжчихсан явдаг тул үеийн нэгнээ олж харснаар гинэн томоогүй шохорхол нь замхран биз гээд тоохгүй байхыг хичээнэ. Тэгтэл би тоохгүй байж ягаад ч эс чадлаа. 9-ийн А ангид ормогц тод бэлэг гэх тэр хүүгээс цоргих эр хүний харцыг мэдэрч шохоо барьсан хурууман чичирч заах сэдвээ мартаж самбарын өмнө гацаж сандарна. Чөлөөл гарвал түүний ухаалаг борнууд хэрсүү дүр төрөх нүдэнд дүрслэгдээд булгалж гэгэлцдэг болсон төдийгүй сургуулийн үүдний танхимд шат хонглоодын хаан нэгтээ түүнтэй тарахаар улас хийж хамаг би халуу орхин аимшигтай. Ингэж болохгүй. Яагаад ч ингэж болохгүй. Энд чинь манай сурагч. Учраа мэдэхгүй балчир хөвгөн шүү дээ. Химэн би өөрийгөө загнаж бие байдгаараа хүчлэн барьж нүүрэндээ хувирал үзүүлэхгүй хичээвч чадахгүй. Ангийнхан нохид байдлыг минь ажаад жиг жугхийн доктор шимнэлдэж эхэлснээр барахгүй. Хүүч миний зүгээргүйг хэдийнэ мэдээд улам их ширтэж зам амдаад зогсож байдаг болов. Тааралдаж, ярилцаж, ойроос харилцах шалтгаан маш олон нь хэцүү. Би орос хэлний гүнзгий сургалт хариуцдаг тул түүнд өдөр бүр хичээл заахаар барахгүй, зарим өдөр дараалсан 2 цагтай. Нэмээд үдээс хойш сонгон суралцах дуулангээд өмнө нь мэлтий хэрэг гардгийн дээр ноцтой тод бэлэг орос хэлний олимпиадад шалгарсан тул өөр нэг охинтой гурвуулхнаа сууж давтлага хийнэ. Энэ бүхэн миний хувьд ажил биш, там болж хувирлаа. Өмнө нь сонгоноо тарахаар хүний бараатай гээд хамт алхаад харьдаг бол одоо өөр тийш явах ёстой. Дэвтэр засна гэх мэтээр худлаа хэлээд сургуулийн араар тойрч харанхуй дундуур бүдчиж үнхэлцгээ хаагартал айж зочиж эхлэв. Тэдний манай 2 зэрэгэлдээ байранд суудаг нь бас л гай. Нэг орой анайл харанхуй болгож тараад сургууль тойртол хажуугаас тодой гарч ирж зүрх амаар гартал зочоосноо. Багшаа, та яагаад худлаа хэлсэн бэ? Гэхэд энэ таг гацлаа. Надаас зүгтаах гэж ингээд байгааг чинь би мэднэ гэхээр нь юу гинэ чи? Багшигаа яана гинэ? Химэн зандарч аль болох чанга дуурах гэсэн биш хөгийн хиймэл өөртөө итгэлгүй гонгонсон хоолой гаргасан нь тэр. Нүүр халуу шаттлаа ичиж дараа жил дунд сургуулаа төгсөх хүүтэй зориуд харанхуй гудамж сонгож замаа буруулсан мэт алхаж байгаадаа бантаж твдлээ. Арай хийж ууртай дуу гаргаж дөнгөөд чи бит хоёр хамт явж болохгүй гэж шүү. Цаашаа бай гэчгээд холдон хурдаа нэмж үзв. Гэвч тэр өгөнд орсонгүй. Намайг орт руугаа тулж очтол зэрэгцээ алхасаар л байсан нь арай л төрөмгий. Гэртээ орж төгжээд баахан дэгэлдэж гэрүүлээ. Би гэгч хүн 12 дуу хүүгээс болоод шаналж инэлж гүйцэн нь энэ тул маргааш нь хичээлийн эрхлэгчийн өрөөнд өөрийн ухаангүй ороод орос хэлний гүнзгий ангиа өгье, сонгонооч өгье гэж хэлсэн биш. Чи солиорвуу хэмээн бахиран босчирлээ. Бүгдийн хайр хүндэтгэлийг татсан настай эрхлэгч багшаагаа ийм догшин хүн гэж огт санаагүйгээ мэдэж толгоогоо эргэтэл загнуулаад гарч ирэв. Арай л алгадуулсангүй. Ингээд 6 өнгөрвөө үгүй юу харанхуй нөмөрчгдөг өвлийн үдэш бидэн хоёр гэрэлтэй гудамжаар хамт алхдаг болоод хүүгний зүгээс халуу төөнөхөд зүрх түг цоглон догдолж уярдгаа бүр таслаа. Сондгоо өдөр бүр ордог давталгыг тис чатан хүлээж буугаасаа гинэт айж би чинь багш хүн ийм ухаангүй байж болохгүй гэж өөртөө мянгантай өглөн жижигхэн өрөөндөө гэгэлцэн сууна.
Ээж минь хаалга тогшилгүй орж ирээд дунайртаж суугааг минь хараад барилжих нь бас юу вэ? Хий юм бэ миний охин? Гэдэл нүдэн сэргэн учир зүггүй хөөрчхөн инээдтэй гэхээсээ эмэг нэлтэй. Охин нь 9-р ангийн сурагчдаа дурлцглаа гэж хэлээд арьсаа хуулуулалтай биш. Би багшийн дээдийн согоо гэж шагшигддаг хөөхөн охин явсан. Их сургуулийн гадаад харилцааны ангийн сүх болт гэх сайхан залуутай үерхэд төгсөх жилээ яг л суудгийн даваан дээр гай газар доороос гихч болж тэр үеийн залуусын мөрөөдөл өргөн жинс намруулж чамин бүжгээр октыг солиоруулдаг манга тулгаа гэж цууд гарсан дэгжин хөвгүүнийг дагаад толгой өргөчихсөн. Ердөөл сарын дараа салхи шиг хөнгөмсөг залууд хаягдаад уйлж суухад минь сүх болд руугаа оч хайртай амчин уучлана гэж найз охид минь зөндөө ятгасан ч ямар нүрээрээ очих вэ? Тийм сайхан залуу гомдоосон болохоор эрийн тэнгэр хаясан юм байлгүй дээ. Хож минь хоёр ч хүнтэй учир ургаад бүтээгүй. Нэг мэтэл 30 наснд тулаад насааруу нөхөргүй явсан ч яадгийм гээд сэтгэл шулуутчихсан хүн. Цуутай хүүхэн хуримгүй гэдэг үний юм аа. Энэ болор чимэг ахлах ангидаач дээд сургуульдаач хөвгүүдийг хуйлруулсан сайхан охин явсан гэж сургуулийн хил амтай авгаачуул арилцах нь миний чихийг зөндөөл дэлсдэг. Нөгөө охин өвцөн тул хоёулахнаа хичээллэж миний илэрэл улам гаарч сондгоо өдрийн давталгаа хүлээж тогтож ядах мөртлөө охиныг эртэл зогсооё гэж өөрийгөө хүчээж үзнэ. Гэвч эрүүл ухааныг солиорлон дийлдэг хорваагийн жамуучаар тоймгүй ярангүйгээд оччихсон суугаагаад царайлagгүй учиртай харцаараа өмнөөс өөрийн мэдэлгүй ширтгүйд би гэж сургууль хэмээх ариун дагш мөргөөнд байгаагаа ор тас умартана. Өнөөгч нь тэгтэл багшаа би танд хайртай. Тааш надад гээд улаан цайм хилчгээд ичсэндээ гацаж төвдөрч байна. Багштайгаа юу ярина гинэ? Задарсан хэмээн зандарахыг оролдсон ч өнөөхөл өөртөө итгэлгүй хачин аваа амнаас унжран гарлаа. Би дараачийн давтлагадаа өвдсөн гэж хэлүүлээд очсонгүй. Гэртээ гэврээд л ээж минь над руу баяр хөөрөө багтааж ядсан харцаар ширтээд л хэн болохыг шалгаасаар л байлаа. Хөөхий тэсгээ байгаад чи гараач тэр залуутайгаа кино ши үзээч. Ингээд манарт унаартай сууж байтал ахаад алдчихва хэмээн загнаж байтал хонх дуугарч хаалга руу баярлсандаа дэгдэх нь хүсэн хүлээсэн залууга ирлээ гэж гордог бололтой чааваас. Тэгтэл хэн байсан гэж санана. Тод бэлэг ном дэвтрээ илгэндээ тэрвэрчгсэн гэрлүү маань хэнэгчгүй ороод ирэх агаад ээж хүүг тэр шаасан харцаар ширвээд бушуухан аян шалтак олж явуулах гэж шимтээд миний царай учиртай улс хийснийг анзаараагүй нь эцтэй. Өвчтэй гэчгээд цоо ирүүл зогсож буйдаа би бантлаа. Ажлын хинэтээ хүүхэн чинь одоо бүр гэртээ давтлага өгөөд суудаг болох нь уу? Чи кинонд явна гээгүй бэлүү? Гэж ээж надад битүү тулгалт хийнгээ дурлалт хүүгийн минь ард гарч амаа мориулган энийг зайлуулад болцоондоо яваач гэж буй болох нь илэрхий дохио зангаа үзүүлв. Бит хоёр хаалгаа хагаад ширтэлцэж улалзан суутал гараас минь бариад авахаар нь цочин угс татаад болохгүй тодоо би чиний багш гэж чичирсэн хоолойгоор шивнэв. Төвний энэ дайралтад догдолсон гэдэг хэлшгүй. Ийхүү миний зүрх булгалж орчноосоо тасартлаа манарсныг мэдэж зориг ор бололтой ухас хийгээд ингирээс зүгтчихлээ. 9-р ангийн хөөг ийм чадaltaй байх юм гэж сансангүй. Түлхэж салгах гэж байдаг тэнхээгээ гаргасан ч дийлсэнгүй. Тодоо халууд өгсөн хошууга эгэнд минь наачхаад салахгүй тэврээд л байна. Ээжийг харчхан гэхээс ухаангүй айсандаа энд болохгүй ээж ороод ирнэ гिचгсэн маань яалтчгүй солиорл агаад би гихч ичгүүргүй хөөхөн бие сул тавьчих нь энэ. 5 хормын дараа тас харанхуй тамирын талбайн болонд 2 биш 12 насаар дүү балчир хүүхэдтэй нам тэрвэрлдгээд сууж байсан бөгөөд өөрийгөө хүчлэн байж түүнийг түлхээд зүхтаан эргэх боловч чөтгөрт тушуулсан 2 хөлмөн урагш гიშгэхгүй эргэж хурахсаар л тэрврүүлж буцаад л өнөөхөл болондоо түнэр харанхуй дуусна. Болохгүй чи бид хоёр болохгүй
гэж шивнсээр өнсөөсээр л байсан юм. Гэртээ орж ирээд нялхуугүйнийг ичгүүргүй тэрсэн хоёр гараа хуг цохоод увайгүй өнсүүлсэн уруулаа хуу татаад хайчмаар оргисноос шавдаа сэтгэл алдарсан ухаангүй толгоогоо хэд дээсэмшээ болоод нулимсаа дуслуулан баахан мэлэрлээ. Яахаад ч болохгүй. Боли гэж амандаа өгөлсээр цором хийлгүй өвөр цайлгасан шаналн тайж маргааш үдшин уцаар ганц дуудуулаад л өнөөх талбай руугаа гүгээд оччихсон манарч дунайтан зогссон агаад ийхүү ердөөл хоёрхон шин илгэрч амжтал захирлын өрөөнд дуудаглаа. Сургуулийн захирал миний ээждэж хичээл зааж явсан буурал багшийн уур шатаж чи яалаа гинэ хэмээн 3 давхар барилгыг цуурайтал чанга зандарсан нь манай сургуулийн багш настай авгаа тэнээ далга болчихсон хүүгээ хайж талбайгаар бэдэрч яваад бит хоёрын бүх үйлдэлийг нэгд нэгэнгүй харсных байлаа. Чадвартай сайн багш гэж чамд би хичнээн их итгэж байлаа. Даанч яав да гэж эрхлэгчийг хэлэхэд чавх шиг улаасан царайгаа нуух газар олдсонгүй. Би уйлж унжиж нүрээ төлөвтөл загнуулж чижлүүлээд гарч ирэв. Аймгийн төв гэдэг яасан ч жижигхэн юм. Тэр өдөртөө л бүгд дуулаад намайг жигшиж зэвүүцсэн харцаар цоргиж байсан тул орос хэлний гүнзгий ангийн хичээлээ зааж чадсангүй. Охид нь шивэр авир хийн инээлдэж хүүхэд нь доогтой харц хайж зандорч чимээгүй болгох гэсэн биш ангаараа хөөгнөөлүүлэн үү хэмээн хязгааргүй үргэлжилсэн аваа гарган эсэргүүцлээ. Тэр өдөртөө сургуулийн намын уур захирлын зөвлөл хуралдаж энэ ноцтой асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байгаа сурагдуулдаж миний өө зайгүй найз гүнжээмэл гүйж ирж мэдээ дамжуулж ухаангүйг минь гайхан халаглана. Энэ дуйлайн тод бэлгийн эцэг том даргын чихэнд ч хурж хянан шалгахад өргөдөл гаргасны улмаас ердөө 2 хоногийн дотор л миний асуудал шийдэгдсэн нь аимшигтай. Аймгийн намын товчооны гишүүн өөрийн биеэр оролцсон эвлэлийн үүрийн хурлаас эвлэлийн үүрийн гишүүн багш сурган хүмүүжүүлэгчд байж болзошгүй булаад утгадал гаргасны учир нөхөр болорчимгийг Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн эгнээс хөөсөгөө гэсэн тогтоол уншсан агаад эвлэлээс шүүрдүүлсэн хүн заавал ажлаасаа халагддаг. Цаашлаад айлч салбарт шургалах эрхгүй болдог хатуу жаяг дэгтэй. Чи яаж галзуурч байгаа толгоогоо гэмэр вэ? Гэд ээж минь намайг баахан цохиж нүдэж байснаа ингээс минь зөөгдөөд цурхиртал уйлж би аймгийн 1-р дарга руу хүртэл орлоо. Талигаачийг минь тэр байшинд бүгдээрээ мартаж нам засгийнхаа төлөө гэж явсаар л эрүүл мэндээ сүйтгэсэн хүн гэдгийг сандаг хүн үгүй болж гэж өглөн нулимсаа асгаруулан суух нь өргөмөр хөөх юм. Дарга агсан эцгийн минь нэр хүнд толгой иргсэн охиноо аварна гэж гордсон нь бүтээгүй хэрэг. Би ижигээ бодох байтал тодоог минь зүгээр өнгөрөөсөн нь яамаа да. Аав нь нэр нөлөөтэй болохоор хүүгээ аваад гарлаа гэсэн шүү юм бодчихсон суусныг яалтай. Ийм аимшиг болж өнгөрсөн байтал миний илэрэл оох дарлайгүйгээр барахгүй солиотой хайр минь хэд дахин хүчтэй болж галзуурлын шатандаа дэвшсэн нь өөрөө ч алмаармаар. Тод бэлгийг улам их бодож түүнийг сургууль дээр явуулахгүй хөөгтүүд шоолж байгаа. Багш нар ад шоо үзээд эхэлсэн гэхээс байж сууж болохгүйгээр барахгүй шүн бүр хар дарж зүүдэлж тэр минь амиа горлогыг завдаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байх нь хэцүү. Харанхуй болохыг анаж байгаад замыг нь тосоод хүлээтэл сургуулаас гарч явах хүүхдүүдийн хөдөлгөөн татарсны дараа хөөх юм нь орой ганцаараа алхаж үзэгдэнэ. Шаналж инэлсэн төрхтөө гэлдэрсээр байхад нь өрөвдөөд харанхуйгаас сэм дуудтал гүйж ирээд мөрөөр тэврээд нүүр нүдгүй үнслээ. Юун амиа хорлох. Би танийгаа хамгаалнаа. Битгий гутарч шаналаарай. Зоригтой байгаарай гэж маш шийдэмгий хэлэхэд нь чихэндээ итгэсэнгүй. Хувьсгалт залуучуудын хатуу шийтгэл хувийн явдлыг зогсоох биш улам гар олчих нь энэ. Бид хоёр миний өрөөнд сэм учирдаг боллоо.
Шөнийн 1 цаг болж аймаг тэраяараа нойрсоход тодоо ирээд цонхыг минь аяархан маажаад сэмээрхэн онгойлгох нэг давхрын салхивч өгөөд шилүүс шиг сурмаг авраатал ороод ирэхийн дээр солиорсон дурлалын согтуу мэт булиглалд автсан хоёр тас тэврэлтэн. Тэр надад огт хүүхэд гэж бодогдохоо болоод алтай хангаа шиг нөмөртэй эр хүний төвхгэр цээжийг налаад сууж буй мэтэл оргих бөгөөд хаяа сурцаараа таныгаа химэн дуудахаар нь өө тийм штэ би хөгшин л дөө гэж тунирхаж хошуу цорвон эргэлнэ. Би гэдэг хүн шулуудан гэгч болох нь тэр. Эвлээсээ хөөгдөж өгсөн ажлаасаа туугдснаар барахгүй хаашаач очсон хаалттай. Бүр суултуур цэвэрлэх ажилдж авдаггүй номтой. Ээжээрээ тэжээлгээд л нялх хүүхэдтэй эрхлээд л энэ насаа дуусгах гээд байгаа юм уу бөө мэд. Бодох санах зүйл юу ч үгүй. Ганц түүнийг л хүсэж мөрөөднө. Үүнийг илэрэл галзуурал гэхгүй өөр юу гэх вэ? Ээж минь ороод холын дуудлагын захиалга өгөөд талигч аавын минь Оросд хамт төгссөн найзууд болоод садан хамаатнууд руу залган зочны өрөөндөө чанга дуу хатаах болгонд нь эвээ минь дээ намайг л аврах гээд байгаа. Одоо юу ч тус болохоосоо өнгөрсөн гэсэн юм бодоод л өрөөндөө гансарна. Ээж нагад захтаа ярь дуусаад өрөөрөө минь жаахан охин шиг л дэгдэж ирээд чаргал ах чинь ажил бүтээч гэж хашгирч өмнө говийн нэг сумын захирал миний явдлыг мдээгүй болж сэм авахаар тохирсныг ярьж тэр ороожонгоо хөөрөлд автав. Ээж баярлаж байхад эсрэгээрээ миний дотор хоосроод л явчихсан агаад би тод бэлгээс холдож яасан ч чадахгүй хайртай залууга сансаар өмнөд хилийн элсэн говийн дунд хадаж хорчийн дуусч буйгаар өөрийгөө төсөөллөө. Ээж хөөрхийн минь борцог хайрч борц нүдэнгээ миний охин хүний нутгийн зөлөөд бууд суманд зүудрэх байх та гэснээ нулимсаа дуслуулаад л суухаар нь явахгүй гэж гэдийсэн биш ахиад л баахан цохиулж нүдүүллээ. Эцэст нь аргаа барсан ээж маань уйлж муу охиноо юугаач бодож айгам говьроо цөлхөв гэснээр би бас нэг аюулаас аврагдаж тэр шөнөө цонх сэмээрхэн майжхыг хүлээн хөрвөөж тогтлон хэвдлээ. Бид ийхүү учирсаар л байлаа. Би нийтийн үйлчилгээнд ажилдаг, бүл игчийн уралдаг Монгол гутлын угалзуудыг мэтгэж өдөржин суудаг болсон маань ээжийг өчүүхэн чадхаа тайвшруулж 2 биш 4 гараар гутлаа ойдог болсны хүчинд эгч минь социалист уралдаанд төрүүлж гавшгааж тэмдгээр ингрээ цоолж мандасны зэрэгцээ төлөвлөгөө тавуулсны шагналаа бүгдийг авчирч өгсөн нь ээжийн нулимсыг туслуулаад авав. Нэг шүн тодоотойгоо учирч байтал хаалга асар хүчтэй балбаж тэр минь шуртгийн цонхоор усрах гэтэл өмнө нь аав нь зогсож харагдаж ээж сандран хаалга онгойлготол хадам ээж ууртай хэлаах нь үзэгдэв. Манай зочны өрөөнд 2 гэрийн нэгдсэн шүүх хурал болох нь нэн. Хэрвээ миний нялх хүүхдэд ахиж ойртох юм бол бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэж сэргийлэхэд гомдол гаргаад шоронд хатаан шүү. Ич хүүргүй амтэн минь гэж тод бэлгийн дарга аав заналтай хэлэхэд ээж минь зүрхээ даран ухаан алтгаад өглөө. Би харин хөмхий зуучсан суусна нь арай л гэмээр. Ахиад ийм зүйл хизээч болохгүй. Энэ хүнийг би өмнө хот руу хөөж явуулах гэж байгаа гэж ээж минь чичирсэн хоолоогоор хэлж уушлалгүй нулимс туслуулсаар байлаа. Төдөдөлгүй хотоос ууган ах минь нисч буугаад төрсөн гертээ хагартлаа ууралсан хүн орж ирэв. Толгой нь хамуурсан тэнэг гэж заналтай хэлээд гараа далаасан ч арай л буулгаж зүрхэлсэнгүй агаад би таг дуугүй гэдээчлээ. Өмнө говь руу хөлж багдаж байгаад хүчээр аваад явна гэхээр нь тэр сургуульд чинь очиод өөрийгөө эвлэлээс хөөгдснөө зарлана. Яатгийн гэж хашгирч ах минь чөлөөнийхөө цөөн хоногийн турш аргадаж, загнаж, өглөж орилж аргаа бараад буцав. Хөөхий ээж минь намайг тэврээд л уйлаад суух бөгөөд миний охин шоронд л битгий орчхож үзээрэй гэж гуйна. Миний хайр сэтгэлийг одоо шорон гяндан бөөхөл
төв хороо улс төрийн товчооч зогсоож дийлэхгүй гэж шүд зууж энэ бол илэрэл биш бид хоёрын чин зүрхний хайр хэмээн адарч түүнийг хүсч мөрөөддгөө үргэлжлүүлв. Би түүнгүүгээр тэр надгүйгээр 3 хоногч тисч чадахгүй. Яаж иж байгаад л уулзаж учирсаар л байсан бөгөөд дарга эцэг их эрх хүүгээ яаж манаж, яаж цагдаад ч нэмэргүй мултраад гүйчихсэн байна. Эцэг их хоёр нь аргаа барсан юм байлгүй дээ. Миний нэр дээр сэргийлэхэд өргөдөл гаргалаа. Ийм амархан шоронд орчих юм гэж үнэндээ зүудлээч үгүй. Хүүхдийг гэмт хэрэг дуруу татсан хэмээн ял шийтгүүлээд эмэгтэйчүүдийн хорих руу ачигдан 69 тэрэгний хоньны хонхорт маш их сэгсчүүлэхдээ болж буй бүхэнд итгэж чадахгүй манарсаар л явсан. Чухам ямар гэмт хэрэг дуруу татсан юм бэ гэд асуучих ухаан байгаагүй дээ харуулдаг. Тэр үеийн эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүүхдийг садар самун дуруу татах гэсэн зүйл анги байгаагүй атал би өөрийгөө буруутай гэд итгэжсэн байсан нь дэндүү гинэн. 85 он гэдэг намын дарга нар эзэн хаад шиг л аашилдаг байж дээ. Шүүх хурлыг хаалттай явуулж, шүүгч, өмгөөлөгч, яллагч бүгдээрээ бюро даргын тушаалаар ажиллаж, хүчирдэггүй хүүхнийг далдруулсныг би олон жилийн хойно л ойлгосон. Өсвөр насны хүүхэдтэй яасан гинэ гэдэл намайг тэнд үргэлж нүд үзүүрлэж, дарамталж зовоож байсан ч өчүүхэн ч шантраагүй. Ээж минь намайг эргэж ирэхдээ чичирсэн гараар цөмхөө ухаж, өөрөөсөө ч нуух шахаж авчирсан, гүнжээгээр дамжиж ирсэн тодоогийн загтлыг гарт минь натгуулангууд асгартал уйсан нь миний галзуурсан юм шиг хайрыг шоронд орсон хойно минь л ойлгосон юм байлгүй дээ. Анги алгаас дунд сургуулаа төгсөж чадсанаа бичснийг уншдал эвээ минь бушуухан мэрэгжил эзэмшээд хаач ажиллах эрхгүй болсон намайг тижээн гэдгэл түүний туйлын зорлого болсон нь захидлаас нэвт шувт ойлгогдсон юм. Би бол өлссөн ч өмсөх хувцсгүй ч түүнтэйгээ хамтал байх нь жаргал гэж шоронгийн нааран дээрээ мөрөөцөөр л хэвтсэн. Хөөхий ээж минь 4 жил шар махтайгаа хатаж намайг хүлээсний эцэст арай хийж өршөөлөөр суллагдаж элгэн дэвтэж билээ. Би бушуухан зомны амралт болоосай тод бэлэг минь ямар хүн болсон байгаа бол хэмээн хоног тоолон хүлээж хүнээр дамжиж ирсэн түүнийхэн гой зургийг ширтэн сув. Албан тушаалтай эцэг нь аймгийн шуудан кинуулж Москвагоос над руу ээж рүү ирдэг захидлуудыг хураалгачихдаг учраас тэр Гүнжээ найз минь одоо тэр насанд хүрсэн болохоор та хоёр хаанч хизээч учирч болохч тэр чиний дэргэд хүүхэд шиг ч л харагдан шүү дээ гэж пал хийтэл хэллээ. Яг энэ мөчөд би түүний хідэн хүүхэдтэй хамт байгаа зургийг ширтэж суусан нь эз юм шиг. Москвагийн оюутан Үйтингийн 2 охин нь яасан ч царайлаг, яасан ч дэгжин юм гэж бодхоос толинд өөрийгөө харан царай барааж, залуу нас хүнийг чимдэг гэж нагаз ахынд зочилсон найз нь оюутан намайг хармагц дуу алдаж байсныг санаж тэнд 4 жил дарамтлуулахдаа ямар их хөгшөрснөө гинэт мэдлээ. Тэр минь дөнгөж 21-тэй байтал би 33-тай. Яалтчгүй ээж шиг нь харагдах хөгшин авгай гэж бодогдсон энэлв. Би хэд хоног дүмбийн дууга хурааж, муу ээжигээ ахаад л зовоож, бэрх газар ядарч зүдрээд ирсэн охиноо тойлох гээд гараа гаргаж хийсэн хар шүлээг нь ойчин хөлсөө бурзайлгах зуур. Ээжээ, би өмнө говь руу явъя да гिचглээ. Ээжийн минь нулимсаа орсгон тээврийн товчооноос охиноо үдсэн агаад намайг хичнээн хоргилсон ч өнөөхөл боорцгоо хайрч борцоо нүдээд ямбуу утанд хийж давхар шуудайлсан нь сэтгэлд дулаахан. 3 жилийн өмнө говьд ярагдаж байсан оронтоо намайг хүлээж байхгүй нь мэдээж. Өвөр хангаан уянгийн сургуулийн захирлыг нагаз ах минь найзаараа яриулж ам алдуулсан бөгөөд ээж нагаз хоёроос өөр хинж намайг уянгад байгааг мэдэхгүй тул усанд хайсан чулуу шиг алга болсон минь энэ. Амралтаараа ирсэн тод бэлэг намайг хайж галзуурхтаа шахаж байгааг би зөнгөөрөө мэдэрсэн. Хөөхий дөө тэр ээж рүү минь өдрийн хэдэн удаа ирж хаа байгааг асуухад нь хүү минь чи одоо юмэг ухаар та хоёр яагаад ч бүтэхгүй.
Ээж шигээ хүнийг чи нэг л мэдхэд гож эхэлнэ гэж хэлсэн биш. Тэр ухаанаа гартал ууралсан байдгийм. Сүүл рүүгээ ээж нь твдэж сандран орж ирээд "Хүү минь амиа хорлох гээд байна. Болор чимгийг хаа байгааг хэлчихэлтэй" гэд сөхөрч унаадал уйлахт нь "Та нар миний охиныг шоронд хатаасан чинь багдаа юу?" гэж ээж минь замналтай хэлээд буруу хараад суучихсан гэдэг. Өмнө нь би галзуурах шахан уян болторсон дүү хөвгүүн рүү гүйж байсан бол одоо тэр солиорох дөхөн 12 их чимэгтэйг үгүйлэн гансарч чаддгаараа эцэг эх хоёр лугаа галзуурсан барс шиг дайрч "Та хоёр л түүнийг надаас нуусан" хэмээн агсарсаар байсан юм билээ. Монгол жижигхэн гэдэг болохоор төдөлгүй миний хаа суугааг олж мэдээд Москвагийн МБД-гийн актемд төгссөн залуухан тэслэгч уян сум руу хүрээд ирсэн агаад тэр намайг хэлс хэрэгт ялсныг заавал илчлэн гээд хуулийн анги сонгож байгаагаа эзэндээ хүрсэн цоргонц загталтаа бичиж байсан. Би тод бэлгийг яв холд гэж хөөж ягаад ч чадаагүй. Би чиний дэрэг дээчих чинь гээд цааш ангаах гэтэл "Наад муухай үгэ март. Наадах чинь миний тэнэг эцэг эхийн увайгүй яриа" гэж ууралсан юм. Монгол жижигхэн шүү дээ. Уянга сумынхан бит хоёрын бүх адал явдлыг хаанаас ч юм сонсчихсон шүү гэж эхлэхэд сургуулийн захирал харин намын гишүүний араа танлаг бус шудрах шулуун ирийн хүнлэг шийдвэр гаргасанд нь баярлаад баршгүй. Болор чимэг багшийг ирснээр орос хэлний сургалт нэг биш хэдэн шат дээшээ өсөрсөн. Түүний ажилласан 2хан жилд сумын 2 хүүхэд аймгийн олимпиадад төрүүллээ. Ийм хүнийг халбал сумын ард түмнийг хохироосон хэрэг болно гэж намын үүрийн хурал дээрээ уур богшил дүүрэн хэлээд намайг авчулдсан байсан. Би хорход сууж байхдаа доороосоо даарч хөрөөд өвддөг болчихсон. Дээр нь хожуу төрөлт болохоор сумын эмч нарыг сандрааж аймагт хүргэгдэж ирлээ. Аимшигтай өвдөж байснаа нүд харан хуйлж дэрэгдэх эмч зөвлөгч нарын дуу аажмаар алсраад явчихад би өгчих нь энүү гэж бодож амжаад тас харан хуйлав. Нэг мэдтэл тод бэлгийн ээж гараас минь зуурчсан уйлаад сууж байна. "Уучлаарай болор чимгээ. Миний охин тэнийг намайг уучлаарай" гэж учир зүггүй өглөхт нь ахиад л нүд бүрэлзээд би эргээд ухаан алдахна гэж бодтол анцханд нулимс дүүрснээс болж юмс уусалтаж үзэгдсэн хэрэг байж билээ. Дэргэд бас аав нь зогсчихсон. Миний охин аав нь хотоос хамгийн сайн эмч нарыг дуудаж бүх арга хэмжээг авсан гэж хэлснээ албархаг ширүүн царай нь хачин зөөлөрч гэмшсэн харцтай болон далдирч байна. Өөрөөсөө нэг нь 10хан ах, нөгөө 8хан эгч хүнээр миний охин гэж дуудуулах ичмээр юм шиг. Миний хадам аав их удаан хулгаж байж надаас уушлалахгүйсэн юм. Уурын муухагтаа нүд сохроод хүүгийнхээ ийм сайхан ханыг шорон оронд очиувуулж дааш давшгүй хатуу зовлон үзүүлсэн намайг чөтгөр нэргээсэ гэж тэр хэлсэн. Намайг ухаан алдахад тодоо уучраа олохгүй болтлоо айж гэрлүүгээ залгаж ээжтэй хэлж уйлсан аав нь тэр орооны алтан онгоцыг 10 ихэрт буулгах зөвшөөрөл авч сандран эрцгээсэн хэрэг байлаа. Бит хоёр улаан муугаа асархын зэрэгцээ алимны хоёр хайрцаг дүүртэл хураагдсан олон загтлаа өдөр бүр уншдаг ажилтай болов. 4 жил бичсэн захиаг 4 сарын турш өдөр болгон барьж суугаад ч бараагүй. Өнгөц гүйлгээд өнгөрөх аргагүй зүрх сэтгэлийн халуун дулаан өгсийг ахин дахин уншаад байгаа болохоор тэгтлээ утах нь ойлгомжтой шүү дээ. Орой бүр толгоогоо нийлүүлээд ад жаргал думбан уншсаар л байсан. Уянга сумынхан дасчихсан болохоор тоодоггүй. Харин аймгийн төв орсон үедээ хүүхдээ тэврээд гудамжаар хамтаалахаар хүмүүс эргэж хараад л байдаг. Жиг жог хийн нэрэл ээж шиг нь харагдаж байна. Ямар толгой нэргсэн залуу вэ гэж буйн чих дэлсдэг. Гэлээч бит хоёр оогт тоодоггүй. Өөртөө л аз жаргалтай байвал хүмүүсийн юу гэх ямар хамаа байна гэж тод бэлэг хэлдэг. За ингээд өгүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Юуны төрөнд өгүүлэлгээ унших эрхийг олгосон эрхэм зохиолчдоо сонсогчдийнхоо өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье.
Эрхэм хүндэт сонсогчид та бүхэн маань бас намайг дэмжиж, суваг дээр маань subscribe дарж, бэсэдээр маань лайк дарж сэтгэлээ үлдээж намайг дэмжээрэй. Мөн та дэмжихийг хүсвэл description хэсэгт харагдах миний хаан банкны даасанд сэтгэлийн хандив илгээж болно шүү. Ингээд дараагийн бүтэн зохиолоороо уулзтлаа. Түр баяртай.